Зохиолч Сойрхын пүрэвсэр Өвгдийн унлаг өгүүлэг. Далхаагаан хөө ажлын ягаан шараа махан тавьчихлаа. Жингийн нуруу хотолцтол гიშгэлээд нисэх нь халаг явна. Гисээр ирсэн малын эмчийн үг сүрэн хор өвгний сэтгэл рүү ёг хийтэл тусав. Эцгийнхээ зогцыг тээсэн буянт малаа хайралтгүй мондив гэж дуалцсан өвгнийг гайхан харсан малын эмч. Харин ч нүднээс талд амар юм биш үү? Оронд нь хоёр ч шүдлэн гун аваад үлдэнэ гэж хэлв. Хөөрхий нүд дулаан мөнгө цагаан хорвоо юм да. Юу ч гэхв. Энэ хонхрын уулын нассалсан хідэн өвгчүүлийг тэр ягаан шараар л тээж цэцэг дэрлүүлдэг юмсан. Хамгийн сүүлд монхор талхаа маань өөрөө ч ягаан үхрээрээ сүүлчийн уналгаа хийсэн. Эцгийнхээ хойдын буйныг боддгүй дамжиггүй хэмээн эгдүүцэн суув. Малын эмч мордоод явсны дараа гарч орон хэсэг холгосноо ээлийн өмсөн гарахад өвгнийхөө занг андахгүй мэдэх авгай. Эзэн нь мэдээд нүглээ дундалсан байлгүй. Өөрөө арайч унахчиж чадалгүй болохоор дойнд өгөө биздээ өвгөө минь гэж үгэлсэр хоцров. Бүг шогшуулсаар дойны хашаа руу дөхөж очиход энэ тэндгүй мал дөхөөж нохоо хошуу цуглан бөөн уур манан дундаас цусны нэлуун өнөр агуудс хүрхэм ханх тавьж байлаа. Цустай хотоо төрүүлсэн хоёроор ягаан шарыг хөтлөн явахыг харсан сүрэн хор "Хөөе, та хоёр хүлээж бай" гэсээр налтаатал цогон "Дөө нар минь хүлээгээрэй. Наад үхрийг чинь өвгөн ах нь авах санаатай. Та хоёр өөр үхэр төхөөрч үз" гэж амьсгаадан хашгирсаар очиж дөрлөж хөтөлсөн хар хүүгээс барьж яв. Гэтэл хар савхин хүрэмтэй биелэгж үер тэдэн дээр ирээд "Та яагаад ажил саад болоод байна? Сүрэн хорвоо" гэх нь өвгнийг таньдаг хүний үр сад бололтой аж. "За дүү минь хинийхний хөхөд үлээ. Намайг нэр усаар минь дуудахыг бодоход энэ голын унаг бололтой" гэд удирхаас ихсрэн царайчлангуй харав. "Манай буурал ээжийг Цэрмаа гэдэг байсан. Хаач мартсан байхаа да. Би буурал ээжийнхээ өвөгт хүн болсон хүн дээ" гэхэд нь танихгүй яах вэ? Зундуугаан хүүхэн шүү дээ хэмээн олзуурхан хэлээд "За дүү минь энэ ягаан үхрийн амийг дэвччих. Манай энэ голын хамаг хөгшчүүлийн эцсийн замд нь хүргэсэн буянт мал байгаа юм. Зөнгөөрөө нүд анихын хооронд нис хуйлж яах вэ? Өвгдийн сүнс хэлгэнэ" гэхэд тоомжгүй инээмсэглсэн хархөө зовоохгүй нугсалчи ах минь. Дүүгийнх нь ажил яарав маргааштай амжаад хөдлөх санаатай гэж учирлаад нөгөө хоёр өд харж "Зовоож дарчлаахгүй янзлаарай" гэж нэмж хэлв. "Чи чинь яасан үг дуулдаггүй хүүхэд вэ? Ир хүн өрх толгоосноос хойш 3 шаридж болдоггүй хуучны ёстой юм" гээд арган барагдсан янзтай зогсноо өврөө овхон дайлантай хөөргөө гарган ирж үг дуугүй сарваагаад "Майхүү минь үүнийг ав. Энэ голдоо алдартай. Шуурын аграмбын барьж байсан хөөрөг байгаа юм. Өвтөлж явбал буйн нь хорон чамд" гээд гайхаж тэнэгэлсэн харцыг нь хомж шалавхан атгуулаад эргэж хартал ягаан үхрийг унагахаар бушиж байлаа. "Хөөе, та нар чинь яасан дүлгий годлнууд вэ? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үгтэй юм" гээдгүй. Хуучны эдэнч хуучны эд юм аа. Харин тэр аграмын хөөрөг гэж хэн батлах вэ? Тэгээд 3 шарын махыг олонний олонд түгээх болохоор ах уу санаа бүүзов гээд араас нь очив. Ягаан шарнаас болж бахтрах шахам гүйсэн сүрэн хорын санаанд Цэрмаа чавганцын авдар байдаг гэсэн бүдэг бадаг бодол санаанд нь орж "Үгүй чи хүүхээ эмиг хийхэн савыг мэдхүү. Хөөхөд насны дурсамж тотхон л үлддэг дээ" гээд нуруулаг ирийг цооширт. Буурал ээжийнхээ авдар савыг мэдэлгүй яах вэ? Одоо ч сэтгэлд илхэн байна гэхэд санаа намарсан янзтай инээж "За өвгөн ах нь чиний эмиг ихийн авдрыг нэмэрт нь өгье" гэж шалав. "Үгүй та үнэн яриад байна уу?" гэж гайхан харсан залуу руу очиж "Үнэнээр барах уу да. Одоо очиод аваад ир. Биш байвал чи энэ үхрээ дураараа болго" гэж болтноо. Саахалтын дулам авгаанд тэдний нэг авдар байдгийг гэнэт сансан аж. "За ахам,
Таныг аваад ирвэл тантай 8 тохирно гэхийг сонсоод яран мордов. Хариуг нь угсандаа хутга золгох шахсан ягаан хайнгаа хөтлөн зүхтах шахам явсаар дулам чавганцсынд очоод галзуурсан мэд хөөс ахарсан завжаа арчин. Дулам жааж амир. Та над хөлийн бор авдрынхаа үүх түүхийг хурдхан яриад өг гэж шавдуулав. Цаа яглан барьсан дулам чавганц хилээ бултгануулан харж "Хээ үүх түүх юу ах вэ? Чи цэрмаг мэдэн дээ. Хэдний авдар байгаа юм. Зайлуул бурхан болсныхан дараа бор гэрээг нь буулгах үед гүзээний булан шар тосоор сольж авч байлаа" гэж бовтно. Жаажаам наад авдраа шалуухан суулаад өг. Би танд шинэ авдар өгнө гэж шавдуулахад "Гүй чи чинь галзуурчхаагүй биз дээ" гэж гайхан харлаа. Жаажаам эргэж ирээд хуучлаа. Та хурдалж үз гэд тагийг нь нээв. 100 утасны хайрцаг, уур нүдүр, хал булан цай,ооны эврэн шор, ээрүүлтэй утас, 2-3 хурганы арьс, өсгийг нь цольсон эсгийн оймс тэргүүтэн чавганц хүний нандин эд хогшлыг яран сандран гаргаж намхан орных нь хөл дээр хаяад тэврэн гарчээ. Ягаан шараа эмгний гадаа уйж орхиод мориндоо дүүрэн дал шогшсоор хурч ирэхэд өглөөхөн хашаа дүүрэн байсан үхэр дуусч байлаа. Малын эзэн хархууг даллан дууцаар мориноосоо буухтаа "Өөлөт" гэж тэнийгийн санаа хайж юм а. Дулам жаажаагинд үлчийтэл угаачхад ирдэг байж гэж халаглан дээднийхээ нударгаар арчиж байлаа. "Хүй, миний буураагийн авдар мөн байна" гэд олны хөлөөр дагтарсан хөр засан дээр сөхөрсөн хархуу авдрын тагийг нээн харснаа нэг их уртаар шүүр салдан "Миний бууран үнэр яг хിവэрэ байна. Үнэр нь үлдчихдэг юм байна" гэд махлагдуухан цагаан гараараа нүрээ даран нулимсаа арчив. "Хүүхэ, би ягаан өхрээ яах вэ?" гэж зөөлөн асуусан өвгөнд "Ав, та тэр өхрээ ав" гэж хэлээд авдрын тагийг инхрийлэх мэт зөөлөн илбээд буурал эмээгээ тэрсэн мэт эвтэйхэн оргиж машин руугаа алхаж одов. "Гээ энхөө сөрхий ир болжээ" гэсэн ганц үг хэлээд нунтаг шар тамхиа сорох гэж хоосон өврөө нэг суулаад мориндоо мортов. Маргааш өглөө нь эртлэн мордож ягаан шарандаа сумын төвөөс худалдаж авсан авдраа тэгнэн ирээд дулмаа авгаан санааг авнаагаад харж иртэл гэрийнх нь гадаа ирээд явсан машины мөр дурааж байлаа. "Өвгөн минь, өчигдөр чи хөөргөө хайчихсан байна гин. Хотоос ирсэн нутгийн хүү авчирч өглөө" гэхэд хоймрын авдар дээрх лунзгар том хүрэн шилтэй архины дэргэд өвөртөлж явдаг хөөрг дайлан хоёр нь эзний хүлээгээд байж байлаа.